За энэ шинжээчийн нотлого баримтад зааснаар за эрэлт компани одоо 3 удаагийн зээлийн төлөх ёстой нийт зээл хүү алдангийн дүн бол өнөөдөр 203 тэрбум төгрөглсөн байна. За үүнээс яг хэдийг нь одоо төлсөн бэ? Ер нь бол энэ дээр бол төлсөн одоо юу харагдахгүй байна. Яагаад төлөөгүй гэдэг асуултаа түрүүг нь асуусан хариулаг байна. За хоёрдугаарт нь хөгжлийн банкны удирдлаас за энэ эдний одоо компани зээл дээр нэг анхаарал татсан настай зүйл байгаа нь барьцаанд бол нийт 83.5 тэрбум төгрөгийн үнэлгээ хөрөнгийг бол барьцаасан байгаа. За үүнээс одоо ирээдүйд бий болох гэдэг тээврийн хэрэгсэл за ирээдүйд бий болох барьцаат хөрөнгө гэдэг нийтдээ одоо 23.6 тэрбум төгрөгийг бол ирээдүйд бий болох хөрөнгө гэж барьцаасан байгаа. За гэтэл энэ одоо 2022 оны одоо 29 сарын 28-ны байдлаар буюу зээл олгосноос хойш одоо энэ үнэлгээнээс үзэхэд бол энэ нийт хөрөнгийн буюу одоо зээлийн барьцаа хөрөнгийн чинь дөнгөж 29.7% нь одоо барьцаа шаардлага гарч байна. Үндсэндээ одоо 70 гаруй хувь нь одоо барьцаа хангахгүй байна гэсэн үг. Тэр энэ яагаад ийм тохиолдолд зээл олгосон бэ? Өөрөөр хэлбэл одоо ирээдүйд бий болох хөрөнгийн барьцаалсан. За тэгээд асар өндөр дүнгээр одоо энэ эрэлт компани конторын барилга бэлэн бүтээний агуулга гэх тоног төхөөрөмжийг барьцаасан байна. Энэ гаргасан зээлийн одоо олголтын барьцаа хэр одоо үнэлттэй байсан бэ? Тухайн үеийн төлөөлөл удирдах зөвлөл болон эрсдлийн үнэлгээний газар, зээлийн газар энэ дээр ямар одоо зөвлөмж шийдвэрүүд гаргасан бэ? За эхлээд хөгжлийн банкны ахлах мэрэгжилтнээр ажиллаж байсан Б Цолмон хариулъя. 9 номерын микрофон. Мэнэ. За зээлийг анх 2013 онд засгийн газрын тогтоолын дагуу 180 дугаар тогтоолын дагуу 14 сая ам долларыг олгоход тухайн үед яг төсөл маань 69 сая төгрөгийн өртөгтэй байсан. Барьцаа хөрөнгө маань тухайн үедээ бол хангалттай хурж исэн болоод бид нэр одоо дүрм журмынхаа дагуу тухайн зээлийг судалсан байгаа. Олгоод тэрнээс хоошо босон дүн нь болохоор хэрвээ зээл төлөгдөхгүй байгаа тохиолдолд хүү болон нэмэгдүүлсэн хүү эднэр бусад зүйлүүд нь нэмэгдээд явсаар агаад энэ харьцаа алдагдсан болов уу гэж бодож байна. Яг тухайн судалж их үед бол харьцаа маань хангагдсан байгаа. За 7 номерын микрофон. За би сая дээр ясан асуултанд нь одоо бас аягаад хариулъя. Гүйцэгээд хариулчихдээ. Тэр 3 удаагийн зээл авсан хөгжлийн банкнаас авсан. За би хөгжлийн банкнаас яг одоо засгийн газраас гаргасан үнэт цас бондоос бол Чингис бондоос би 14 сая доллар тухайн үед. Тухайн үеийн ханшаар 22 тэрбум төгрөгийн ийм зээл авсан. Үлдсэн 2 мөнгө нь бол үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр төсөл арга хэмжээний 3/1-ийг Чингис хөгжлийн банкнаас гаргана. 3/1-ийг олон улсаас босгоно. 3/1-ийг эрэлт компани өөрөө гаргана гэсэн. Яг энэний дагуу бид ажилласан. Ингээд одоо өнөөдөр яриад байх нь бол Чингис бондоос хөгжлийн банкны их үүсвэрээс 36 сая доллар авсан гэж яриад их. Одоо энийг хичнээн жил ингэж одоо худлаа ярьж гүтгэж байна. Би өнөөдөр хөгжлийн банкнаас 14 сая доллар авсан. Энийг хүлээн зөвшөөрж байгаа. 180 дугаар тогтоолоор авсан. За саяын хэлээд байгаа Германы коммерц банкнаас авсан энэ зээлийг бол би өөрөө явж хөөцөлдөж энэ зээлийг авсан. Урд нь олон жил одоо энэ олон улсын хоёр банктай хамтарч ажиллах эрэлт компани хамгийн найдвартай зээлгч байсан учраас Улсын их хурлын 36 дахь тогтоол шинэ бүтээн байгуул дунд хугацааны зорилт хөтөлбөр гарсан 2010 оны 6 сарын 25-ны өдрийн 36 дахь тогтоолыг аваад засгийн газрын 2018 оны 180 дахь тогтоолыг аваад засгийн газрын өнөөдөр захиалга худалдан авалтын баталгаа албан тоотыг аваад энэ коммерц банк олон улсын хөрөнгө оруулалтын банкнд хандсан юм аа. За тэгээ би 3/1-ийг одоо саяхан хэлж байгаа коммерц банкнаас олон улсын банк хоёр нийлээд ингээд нийтдээ төслөл сая одоо энэ дээр гарч байгаа 68.6 сая доллар. Энэний 23 саяын хөгжлийн банкнаас 23 саяын эрэлт компани 23 саяын олон улсаас босох байсан. Би олон улсаас сая 2 банкаар 9 сая доллар нь бол олон улсын хөрөнгө оруулалтын банк 13 сая евро нь бол Германы коммерц банкнаас. Ингээд энэ хоёр нийлээд бол 23 болж байгаа.
Ингээд би олон улсаас босох ёстой үүргээ бол энэ юуны дагуу бол аюулгүй зүйл нэмжийн дагуу бол босгосон. За энэ мөнгийг бол хөгжлийн банкаар дамжуулан зээлж авсан бэ. Энэ үнэ. Хөгжлийн банкнаар би бол коммерцийн зээлийг авахдаа 1.5% хүүтэй авсан. Хөгжлийн банк дамжуулан зээлдүүлэхдээ 3 дахиж өсгөөд 4.4% болгож өсгсөн. За энэ бол яг одоо дамжуулан зээлдүүлж байгаа гэж мэдээж аль ч дундаас нь хүүд нэмж авдаг шүү дээ. Ийм. За олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас бол бас би 7% хүүтэй зээл авсан. Түүнийг одоо 8.7 болгож бас одоо нэмж над хөгжлийн банк дамжуулан зээлдүүлсэн. За тэгэхээр энийг одоо манай энэ улсын их хурлын хянан шалах төр хорооны манд гишүүд бас их зөв талаас нь одоо харж ойлгоорой гэж би хэлэх гэж байгаа. Тэгэхээр би бол одоо өнөөдөр бол яг 23-аа бол би өөрөө эрэл компаниуд өөрөө гаргасан. Ингээ байшин үүдэг хэмнээд ингэ ашиглалтанд орсон. За тэр анх одоо сая тэр зээл авахдаа барьцаа хөрөнгө хангадаггүй гэж ярьж байна. Барьцаа хөрөнгө тухайн үед бол одоо жишээлх юм бол 83 тэрбум төгрөгөөр одоо үнэлэгжээжээ. Би бол 22 тэрбумын зээлэн тавьж байгаа шүү дээ энийг. 83 тэрбумыг. За тэгээд өнөөдөр тоног төхөөрөмжөд худалдаж аваад тэрийгээ бол одоо өнөөдөр Германы коммерц банкны үнд явахдаа хөгжлийн банкнаас дамжуулан зээл авсан бүх одоо өнөөдөр хөрөнгүүдээ бүх тоног төхөөрөмж бүгдээрийн дээр нэмээд барьцаалцсан. Байшин үйлдвэрлэх комбинатыг өөрийн тэр чигт хуучин үйлдвэртэй, шинэ үйлдвэртэй бүгдийг одоо нэмээд барьцаалцсан байна. Барьцааны хувьд бол хангалттай их барьцаа. Үйл хөдлөх хөрөнгийн одоо 6 барьцаа байж байгаа. Дээр нь бол одоо өнөөдөр байшин үйлдвэрлэх комбинатын одоо өнөөдөр бүх зүйлийг нэмээд энэ дээр нь үндсэн хөрөнгийн барьцаалцсан. За тэгээд одоо өнөөдөр бол байшин үйлдвэрлэх комбинат ашиглалтанд орсны дагуу бол Монгол Улс бүрддэг сангийн яам, татварын ерхий газрын хуулийн дагуу бол бид одоо үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээ хийлгэхдээ бол олон улсын одоо 5 том аудитын компани нэгээр нь хийлгэсэн. Энэ Грант Хорнт гэдэг одоо энэ компаниар хийлгэсэн энэ үнэлгээ. За ингээд байшин үйлдвэрлэх комбинатыг 266 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээ 2018 онд одоо хийсэн үнэлгээ шийдвэр комбинатын. Биш ээ 266 тэрбум төгрөг. Тий. За тэгээд дээр нь одоо манай энэ байшин үйлдвэрлэх комбинат бол ижил төстэй газар хөдлөлтийн бал өндөртэй одоо энэ Оросын холбооны улс, Скандинавийн орнууд, Канадууд энэ төр худалдаж авсан байдаг. За жишээлх юм бол Оросын холбооны улс Москва бол одоо шинэ Москва хотоо барьж байна. Яг манайх шиг юм үйлдвэрээр. Сая манай ерхий сайд дээр очоод ирсэн Сингапур яг бас манайх шиг үйлдвэрээр бариад одоо юугаа өөрчлөөд дуусчээ. За Оростовно дом бол одоо өнөөдөр 2 жил бариад байна. За энэ дээр би бас энийг өгчий гэж бодож байгаа. Энэ дээр юу гэж авчирсан гэхтэрээс энэ нээлттэй компаниудаа. Олон улсад нээлттэй. Энэ хаягаар нь ороод та нар үзээч. Яг манайх шиг одоо ийм юутай үйлдвэр адилхан хүчин чадалтай. За энэ үйлдвэр бол одоо өнөөдөр 200 сая долларын үнэлгээтэй. За яагаад байшин үйлдвэрлэх комбинат өнөөдөр Монгол их хямд болсон бэ гэхээр хуучин үйлдвэр нь байсан учраас дээр нь тоног төхөөрөмж ав шинжилсэн учраас ингэж хямдралтай болсон юм аа. Түүнээс шинээр одоо газрыг аваад одоо саяхан шиг энэ шиг барих юм бол өнөөдөр 200 сая долларын үнэтэй. За энийг би бол одоо ингээд нотлох баримтын хэмжээнд ингээд явахаар ингээд аваад ирсэн байгаа шүү. Энэ. За тэгээд дээр нь одоо өнөөдөр хөгжлийн банктай сүйд бид одоо энэ онд ажиллаад хөгжлийн банк маань бол бас одоо ингээд дахин юутай хөгжлийн банкны зөвлөснөөр олон улсын үнэлгээний байгууллагаар одоо өнөөдөр энэ үнэлүүлсэн. Энэ байж байна. 22 оны 8 сард байна. За ингээ үнэлэхдээ бол 148 сая доллар үнэлэгдсэн. Энэ. За тэгээ одоо өнөөдөр бол дээр нь саяхан хэлээд байгаа бид өнөөдрийн үүссэн байгаа зүйл би тухайн үед 22 тэрбум төгрөгийн юутай 14 сая долларын зээл бондоос авсан. Саяын дамжуулан зээлдүүлсэн одоо тэр 2 зээлтэйг нийлээд 36 сая доллароо. Тухайн үеийн ханшаар бол 70 тэрбум төгрөгөө. Өнөөдөр ягаад 220 болсон юм бэ гэж хэлээд байна. 2 болсон юм бэ гэд. Энийг тухайн үед би авахд бол 1300 төгрөг байсан. Доллар 1 доллар 1300. Өнөөдөр 3500 болцоо. 3 дахин өсцөө. Энийг 3-аар үржүүлээд тавьчихсан юм аа. Би хөгжлийн банкыг бол одоо өнөөдөр ямар нэгэн байдлаар мөнгө угаадаг ламбаарчиг одоо ингэж ажиллахгүй тусгай зориултын банка Монгол улсынхаа стратегийн ач холбогдолтой ийм одоо төслийг хэрэгжүүлдэг ийм банка гэж ингэж ойлгож байгаа. Дээр нь хүү алдангаа нэмээд одоо ийм болгоцсон байгаа юм аа. За тэгээд яагаад та өнөөдөр хүртэл одоо өнөөдөр тодорхой юм төлөөгүй юм бэ гэж харж байна. Би 2015 оны 5 сарын 9 хүртэл бол бүгдийн зээлийн гэрээний дага бүх төлбөр хийгцээ. Тэр нь бүгд номороо байгаа. Яагаад тэр 2015 оны 16 оны 5 сараас шийдээгүй гэхтэрээс тухайн үеийн засгийн газрын 254 дугаар тогтоол хэрэгжээгүй юм аа.
Алавч хэрэгжээгүй. Тэрнээс болоод өнөөдөр ийм байдал үүссэ. Би та нарт одоо энэ 254 дугаар тогтоолын одоо ингээ үзүүлье. Энэ байна. За